За шүүгээ зэгцэлцгээе. За өнөөдөр хэдүүлээ бүх хувцас зэгцэл нь үндсэн нөгөө 5 гэтгэрийн хамгийн ихнийх нь хувцас байгаа шүү дээ, тий. Тэгэхээр хувцас хэдүүлээ зэгцэл. Хүн одоо нийт хувцсныхаа 20%-ийг амьдралынхаа 80% өмсдөг юм байна. Тэгэхээр бидний шүүгэнд байгаа хувцсны ихэнх нь ерөөсөө хэрэглэгддэггүй те зүгээр л та хадгалаад ичдэг. Хитрхи их зүйлтэй байна гэдэг чинь л ер нь зэгцгүй байхын их үндэс болж штэ те. Цомхон ямиг буюу цөөхөн ямиг бид нэр зэгцтэй, эмх зэгцтэй байлгана гэдэг чинь боломжтой болчиход. За зэгцлэхийн тулд хувцсан овоо үсгэнэ. За энэ болохоор зөвхөн хувцсан дээр биш ээ. Та ямар ч одоо төрлийн зүйл зэгцэлж байгаа байж болно. Тэр бүх зүйл дээрээ тусгай тийм овоо үсгэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ овоо гэдэгт нь болохоор та өөртөө байгаа бүх хувцс. За ингээ гадуур хувцснуудаа, дотор хувцснуудаа гэд бүх хувцснуудаа нэг зэг тавьчирч овоолго үс. Тэр байгаа зүйлээ ингээд нэг харцгаар хүүе надаа ямар их хувцс байсан бэ те. Жишээлх юм бол надаа зарим хүмүүс дээр нэг төрлийн хувцас маш их хэмжээд байдаг байхгүй. Нэг хар эртүүц ч юм уу те 10 20 ширхэг гэж байх шиг. Эсвэл нэг цагаан бодолк ч юм уу те 30 30 ширхэг гэж байх шиг. Яагаад ийм байдал үүсээд байна гэхээр бид нар нөгөө за байхгүй юм чи нэмийг авчиад байхгүй юм чи юмыг авчигээд өөртөө юу байгааг мэдэхгүй байгаа учраас ийм байдалд ордгоо. Тийм учраас нэг удаа ингээд бүгднээр нь харцгаар биднэрт нэгдүгээр сэтгэл зүйн хувьд бол ингээд би чи ийм их юмтай юм биш тий. Надад амар их юм байсан биш гэсэн мэдрэмж төрдөг байхгүй. За нөгөөтэйгөр бас ийм их зүйл надад байгаа юм чинь тэгээ энэ одоо хайж явахад харамсахгүй байх тэр сэтгэл төрөхөд их тус болдгоо. За одоо хувцас Spark Joy шалгалт хийцгээе. За Spark Joy те энэ бол ерөөсөө танд таатай мэдрэмж төрүүлж гин үгүй юу те гэдгийг шалгана гэсэн. За энэ үед өмнө хэлсэнчлэн тархийг төр унтраагаа зүрхээ чагнана те буюу өөрийнхөө мэдрэмжийг шалгана. За таатай мэдрэмж төрүүлж байгаа гоё тэр хувцсанд ингээ хүрэх тутамд л ингээл танд нэг тийм хөнгөн дээшээ юм шиг мэдрэмж төрүүлж ивэл та тэрэнд дуртай байна гэсэн. Тэгэхээр тэр хувцснуудаа авч үлдээд харин таагүй мэдрэмж төрүүлж байгаа хувцснуудаа явуулна. За таагүй мэдрэмж төрүүлж байгаа мөртлөө бид нар бас нөгөө явуулж чаддгүй хувцснууд гэж байдаг байхгүй юу? Тэд ч үгүй ихэнхдээ тохиолддог нэг зүйл нь юу вэ гэхээр турж байгаа дүмсэндөө би одоо жоохон тархалцсан байгаа тий. Нөгөө төрхөөс өмнө хэдэн килограмм байсан гэдэг өгөхтэй мөртлөө тэр килограмм дээр очсон хэд байдаг гэлээ тий. Бүгд очиж чаддаг үлээгүй илүү тий. Миний хувьд гэх юм бол бас хүүхдтэй болоод нэлээ их чинь нэмжсэн. Тэр үедээ би анхны зэгцлэлт хийж авах үедээ болохоор би одоо турчих юм чинь гэдэг ирэмдлэхээс өмнө байсан тэр хувцснуудаа авч үлдсэн байхгүй юу? 2 дахь 3 дахь зэгцэлтээс эхлээд тэднэрийг явуулж эхэлсэн. Яагаад гэх юм бол тэр туранхай бахта өмсөжсэн хувцсыг хараад би тэндээс урам зориг аваад гэтэл яг үндэ үгүй байсан. Яг ингээ би нөө мэдрэмжээ ажиглаад эхэлсэн чинь тэр хувцснуудаа харахаар би тарган байгаа штэ. Би айгүй бүдүүн болцсон штэ. Би муухай болцсон штэ тий. Тэр хувцснуудыг харах болгондоо тийм эерэг гэхээсээ илүү жоохон сөрөг мэдрэмжүүд төрөөдсөн байхгүй юу? Тэр хувцснуудаа би хайсны дараа надаа юу болсон бэ гэхээр хүүе ямар гоё юм бэ? Би чи ингээл харьцаж болох л байсан биш гэсэн мэдрэмж төрсэн байхгүй. Яагаад тэгэхээр тэрийг хайснараа би өөртөө ямар зөвшөөрөл өгсөн бэ гэхээр би тарган байж болох юм байна буюу те тэр үеийнхээ тэр яг одоо надад байгаа биеийн хэлбэр галбир жин те байгаа байдлаа би анх удаа тэр үед л хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр бас нөгөө төрөөд удаагүй төрөөс өмнөх хувцснуудаа хайж болохгүй л те жоохон аваад үлдчихэж. Тэгэхдээ хайрцагт хийгээд өөртөө харагдахгүй байдлаар төр тавьчаарай. Тарих юун дээр дахиж орж ирдэг бай те. Тэгэхээр мөнгөн дээр орчирдаг. Энэ хувцас үнэтэй штэ тий. Энэ хувцас брендиг штэ. Энэ хувцас трендиг штэ. Эсвэл энэ өстой чи аюу үнэтэй авсан штэ. Бити хаяач гэдэг юм уу тэгэж орч. Зүрх бол ерөөсөө тийм хэлэхгүй одоо та тань таагүй байна гэн. Хамгийн өндөр тансаг байдал гэдэг бол 5 дахь байхгүй. Би тэр хувцсан дунд тий. Би тэр эд зүйлтэй хамтдаа байхдаа би үнэхээр энэ тэр нь надад 5 дахьыг мэдрүүлдэг бол тэр чинь тансаг гэсэн. Тэрнээс биш тэр нь одоо 5 дахь тансаг байдал гэдэгт нь үнийн дүнгээр хязгаарлагдах байхгүй тий. Сая төгрөгийн үнэтэй болохоор тансаг тий. Тимээс дээш байвал одоо энэ чинь үнэтэй болохоор энэ чинь гоё гэсэн үг биш. Хамгийн гол нь тэр нь үнэтэй байна уу ямар байна уу хамаагүй. Яг надад ямар мэдрэмж төрүүлж байгаа юм те. Надад яг таарж байгаа юм уу? Надад яг тийм тухтай байгаа юм уу? Тэрийг өмсөж явахдаа би тийм тайван амгалан те тэр 5 тухтай мэдрэмжийг авж байгаа юм уу гэдгийг л чухал. За дараа нь гэх юм бол нэг тийм хувцснууд дээр бид нэр ингээ жоохон сөрөг мэдрэмж төрдөг гэх магадгүй нэг зарим хэсэг нь урагдцсан эсвэл одоо жоохон гэмтцсэн эсвэл жоохон яг ингээд сууж өгж таараагүй тийм хувцснууд байгаа даахгүй. Тэр хувцснуудыг за яг нэг ойдолцоо ороод янзалчихна да. За би өөрөө нэг DIY хийгээл те өөрөө нэг гар урлаар энийг янзалчихна даач гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар бид нар маш их хэмжээний ямиг цуглуулдаг. Магадгүй танд яг тийм юм хийндэ гэсэн сэтэл төрөөд тэрийг та 7 хоногийн дотор хэрэгжүүлээгүй те. Та жилийн өмнө энэ цамцны энэ хэсгээс нь
гаргасандаа өмдөө ингэндээ оюуталчинд өгөндөө гэд хэдэн жилийн өмнө хэдэн сарын өмнө хийсэн бол та тэрийг 7 хоногийн дараа хэрэгжүүлээгүй бол уучлаарай одоо та бас хийхгүй байхгүй. Тийм учраас тэр хувцснуудыг та өмнө ч хийгээгүй, одоо ч хийхгүй, одоо дараа ч хийхгүй. Тийм учраас тэд нэрийг зоригтойгоор явуулаарай. Хувцснууд тодорхой болсон. За тэгжээтэл чинь нөгөө нэг авчултч болохгүй, хайчж болохгүй нэг тийм сонин хоосон мэдрэмж гэж байдаг байхгүй юу? Эрэгч биш, сүрэгч биш, тийм гоё тав тухтай тийм эрэг мэдрэмж биш. Гэхдээ бас сүрэг хоосон биш. Ийм янз янзын мэдрэмжүүд биднэрт төрнөө. Тийм хувцснуудыг болохоор бид нар саарл гэдэг ангиллал орно тий. Одоо харч биш цагаанч биш гэсэн үг байна шүү дээ. Тийм саарл ангиллал тий. Тэр хувцснуудаа болохоор хайрцагт хийгээд өнөөдрийнхөө он сар өдрийг 50 хадгалчин. За тэгээд тэрийг хадгалж байхдаа болохоор 2 жилийн дотор хэрвээ магадгүй та тэрийг нэгээс 2 жилийн дотор огт өмсөөг байх юм бол ягаад тэгэхээр бид нар ч нөгөө дөрвөн илрэлттэй болохоор улирлаас шалтгаалаад өмсөхгүй байх тохиолдол байдаг учраас нэгээс 2 жилийн дотор өмсгдөг байх юм бол шууд хайнаа. За ингээд авчуулдах хувцснууд маань үлдсэн. За авчуулдах хувцас болохоор 2 ангилна. Эвхэх болон үлгэх гэж 2 ангилна. За KonMari метод дээр бол ерөөсөө л альва эд зүйлийг хадгалахдаа эвхэж болох бол эвхэн. За хоёрт нь гэх юм бол босоогоор хадгална гэсэн 2 дүрм байна. За энэ 2 дүрмийн дагуу явна. Тэгэхээр хэдүүлээ бол хувцаа 2 ангилах нь шүү дээ тий. За эвхэж болох хувцас гэдэгт нь болохоор KonMari аргаар эвхэхэд за тэрний дараа тэр хувцас нь өөрөө дангаараа зогсож чадж байгаа хувцснуудыг болохоор бид нар эвхэж болох хувцснууд гэсэн ангилалд оруулж байгаа байхгүй юу? Харин тэр нь юу яах юм бол тий эвхэхэд одоо унаад нураад байдаг тийм материал бол болохгүй гэсэн үг. За одоо энэ зурган дээр хэдүүлээ эвхэх болон үлгэх хувцсны 2 ангиллыг харчаа тий. Эвхэж болох хувцснуудаа эвхэх нь тэгээд бусад хувцснуудыг үлгэх нь. За үлгдэг хувцсан дээр болохоор хэдүүлээ юун дээр анхаарах вэ гэх юм бол одоо жишээ нь ойлгомжтой шүү дээ тий. Сороочхон цаамц, брюкон өмдөж байт юм уу? За нэмгэн тийм торгон даашинс гэх мэт хувцснуудаа үлглөө. Харин үлгэж болохгүй хувцснууд гэж байгаа те. Жишээлбэл ноолуур хувцсыг бол хамаагүй их үлгэх юм бол яг тэр материал нь ингээд суналт үүсгэжтэй учраас тэдгэрийг эвхэж хадгалах нэ. За эвхэлтийн хувьд бол KonMari метод дээр болохоор өөрийн гэсэн тусгай эвхэх арга байгаад байдаг. За энэ аргын дагуу хэдүүлээ бичлэгт үзсний дагуу эвхэн. За энэ эвхэлтийн ерөөсөө ганц нууц техник нь юу вэ гэхээр тэгшүнзэгт. Ер нь тэгшүнзэгт альва зүйлчээ ингээд тэгшүнзэгт олчих юм бол бид нэр тэрийг эвхэхэд хялбар болгож байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хувцас байсан тэрийг бид нар өмд байна уу, шорт байна уу, подвалк байна уу, тэ цамц нь байна уу хамаагүй. Тэр хувцаа бид нар эхний ээлжинд заавал одоо тэгшүнзэгт хэлбэрт оруулаад тэгээд тэрийг эвхэж тавина. За ингээд KonMari-гаар зөв эвхсэн хэсгээ яаж шалгахгүй гэхээр эвхээ тавьсан хувцас дангаараа зогсож байвал та сайн эвхсэн байна гэсэн үг. За ингээд тэгжээч нөө хүүхдүүдийн хувцсан дээр ялангуяа ингээ айгүй олон адилхан өнгийн подвалк ч юм уу цамцнууд байгаад байдаг те. Жишээ нь айгүй олон адилхан өнгийн цагаан подвалкнууд байлаа гэхэд тэрэн дээр бид нар ингээд гаднаас нь шууд ингээл шүүгийг нь онгойлгол харахад бид нар юу байгааг нь мэдчих юм бол цаг чимэн те тэг гэж л ер нь зэгцлэлт хийгээд байгаа штэ. Тэхийн тулд бид нар яг үхээр одоо тийм дээрээ зурагтай ч юм уу гоёл чимэлтэй юм бол тэр зүйлүүдийн дээш нь харуулад ихвчин. Дээрээс нь харахаа шууд энэ ийм подвалкны шүү, энэ ийм цамцны шүү гэд энэ өмдөн шүү нөгөө тийм зурагтай шүү гэдгийг шууд хараа мэдчих юм бол энэ л айгүй зөв айгүй амьдралд одоо ер нь айгүй хэрэглээтэй бай. Тогтохгүй ундаг хувцснууд байдаг. Жишээ спортын подвалкнууд ч юм уу те тэр нь болохоор дангаараа тогтохгүй тийм унсан материал байгаад байдаг штэ те. Гэхдээ эвхээ тавьсан байхад ерөөс огт үржихгүй. Тэр бүх подвалкыг бас үлгөх бас боломж болцоо байхгүй болоод ирэн тэгэнгүүт бид нар яхаа вэхээр энийг хайрцаг дотор хийждэг байхгүй. За мөн дотор хувцсыг бас KonMari дээр эвхдэг. Гэхдээ тэрийгээ болохоор дотор хувцс ч бас дангаараа зогсож чадахгүй штэ. Тийм учраас тэрийгээ бас тийм жижиг хайрцагнуудад хийждэг. За өмд подвалк гэх мэт зүйл цамц эдэртэр байх юм бол гутлын хайрцаг айгүй тохиромжтой байдаг. Харин дотор хувцсан дээр бол гутлын хайрцаг жоохон томдоод идэг учраас дүлээ одоо нэг тийм гар утасны ч юм уу эсвэл одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нарийнхаа хайрцагнуудыг ашиглаж болно. За дотор хувцс ярьсных нэрээ эмэгтэйчүүдийн хөхөвч байгаа те хөхөвчийг хадгалахдаа аяган дотор нь аягын одоо те нэг хөхөвчний аяган дотор нөгөө хөвчнийх нь хийх байдлаар ерөнхийдөө ингэж хадгалдаг байгаа шүү. Аггүй нөгөө өөрөөр хадгалах юм бол нөгөө хэлбэр нь алдагдана. Тэгээ энэ хадгалах арга нь харахад айгүй цэвэрхэн байна. Хоёрт нь хэлбэр алдагдахгүй, гуравт гэх юм бол зай талбай хэмндэг. Ер нь KonMari методын эвхэлтийн арга техник бол маш их гоё зай талбай хэмндэг арга байгаа шүү.
За ингээд шургуулга савандаа ингээд хийхэд бас нэг асуудал гарнаа. За тэр нь юу вэ гэхээр биднэрт ингээд тийм шургуулга багтай шүүгэнүүд айгүй их байдаг те, нийтэд худалдаалагдж байгаа хувцсны маань ихэнх нь болохоор тийм шургуулга айгүй багтай байгаад байдаг шүү дээ. Тэр тохиолдол болохоор хэдүүлээ хит хитэн арга байна л да тий. Нэгт нь гэх юм бол тэндээ нэмэлтээр одоо шургуулганууд хийж болно. За хоёрт нь гэх юм бол тийм пластик шургуулга бас мөрий ч юм уу тий. Тийм одоо эсвэл 5 поинтерс захиалаад аваад тавьчих болно. За үгүй байх юм бол одоо хамгийн шалгарсан арга нөгөө гутлын харьцаг. Гутлын харьцаг дотор хийгээд тэгээ тавьчих юм бол ингээд дараа нь татаад гаргаад ирэхэд амар шууд тэр шургуулганыг өнзгөө юмнуудад хийчихэр хойдлогын хувцснууд харагдахгүй тий. Тэгээд тэр нь өмсөгдөхгүй байх тий. Магадгүй тэр нь ингээд байсаар байтал чинь бид нар нөгөө өмсөгдөхгүй харагдахгүй болонгуудаа энэ байхгүй байгаа юм ингээд шинээр авчих тохиолдол ч юм уу гарах гэдэг байхгүй. Тийм учраас тэрийг шургуулгын татаж гаргах байвал зүгээр учраас тийм хайрцаг дотор хийгээд тэрийг нааш нь татаж гаргаж өмсөж байх юм бол зүгээр байдаг. За өвлгөө хувцснууд байгаа. За өвлгөө хувцснуудын хувьд гэх юм бол өвлгөө хувцс маань болохоор өндрөөс нам руу чиглүүлж өвлгөн. Тэгэх юм бол ингээд доор нь айгуу гой зай гарчин. Тэгээд тэр зайндаа бид нар гой хайрцаг марцаг ч юм уу өөр дуртай юмнуудаа тавих тийм болонд энэ бас айгуу гой зэгцтэй харагддаг шүү. За үнэр нь адилхан тий олон хувцснуудтай байгаа тохиолдолд бол материалаар нь өнгөөр нь бас уусгаж болно. За өмнө нь хэлсэнчлэн нөгөө эвхээ тавьсан хувцснуудаа ч гэсэн шургуулган дотроо хийхдээ бас айгүй гой өнгө уусгах юм бол тий тод өнгнөөс бүдэг өнгөрөө цайвар өнгнөөс бараа өнгөрөө гэх мэт ингээ уусгах юм бол дараа нь бид нар хувцас сонгоход амар тэгээд харахад бас айгүй үзэмжтэй харагддаг байгаа. За ингээд энэ ажлын дэвтрийнхээ 30-аас 84 дугаар хуудсан дээр ерөнхийдөө хувцсны хэсэг байгаа. За энэ ажлын дэвтрийг хэрхэн яаж татаж авах вэ гэх юм бол хэдүүлээ яг энэний өмнөх бичлэг ахуй эмэг зэгц танилцуулга 2 гэсэн байгаа. Тэрний комментын донд subscribe дарсан хүмүүс тэр линкээр дараа ороод мэйл хаягаа үлдээгээрэй. Хэрвээ гэх юм бол танд одоо мэйл нь 24 цагийн дотор энэ ажлын дэвтэр маань 230 хуудастай ажлын дэвтэр маань үн төлбөргүй очих байгаа шүү. За ингээд эмэг зэгцээ их энд нь амжилт хүсье. Тэгээд өөрт чинь таатай, тухтай тий зөвхөн ингээд таны сонголтоор тий таныг тэр тав тухыг тий жинхэнэ хасаг байдлыг бүрдүүлсэн юм шүүгээгээ бий болгосон танд баяр хүргье. Маш их том ажлын ярд гарлаа. Тий нөгөө нэмэлтээр би нэг хэдэн юм хэлгээ марцсан байна. За юу вэ гэх юм бол хэрвээ одоо таны хувцсыг шалгаад үзэхэд бүх хувцс чинь сөрөг мэдрэмж зарим тохиолдолд тийм байдаг байхгүй тий. Бүх хувцс чинь сөрөг мэдрэмж төрүүлж байгаа юм бол та ямар ч хувцас хаяггүйгээр хэсэг хүлээгээрэй. Энэ нь магадгүй таны сэтгэл зүйн байдалтай тий. Сэтгэл санааны байдалтай холбоотой байдаг. Та сэтгэл готролд орсон байна уу тий. Маш их тийм гүн депресд орсон байна уу? Эсвэл одоо уу гашуу тань тохиолдсон байна уу? Хүнд өвчний хариу сонссон байна уу тий. Сэтгэл чинь нэг тийм тогтуун биш байгаа тохиол бүх хувцс чинь сөрөг мэдрэмж төрүүлж болно. Тэр үед энэ бүх хувцс надаа хамаагүй одоо таалагдахгүй байгаа юм байна. Надад ингээд таалагдах хувцс алга бүгдийг хайж юусоо болохгүй хэсэг энэ сэтгэлээ тогтвол хүлээгээрэй. За үүний дараа бол олон хувцастай хүмүүс байд. За олон хувцастай хүмүүс гэдэг нь болохоор одоо ажил мэргэжлийн онцлогч байд юм уу, хувь хүний сонирхолч байд юм уу те. Тэрнээс шалтгаалаад маш их хэмжээний хувцастай хүмүүс байх юм бол мэдээж нэг өдрийн зэгцлэлээр бид нар бүх хувцсыг зэгцэлж амжихгүй. Тийм учраас хувцаа, гадуур хувцас, дотор хувцас ч гэдэг юм уу, эсвэл дээгүүрх хувцас, доогүүрх хувцас гэдэг юм уу, даашинз нь зөвхөн нэг өдөр, цамцааныг өдөр те, подволканыг өдөр ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар хуваагаа зэгцлээд яваарэ. Та бүгдээрэнд нь амжилт хүсье.